Want. 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 Сайн байна уу та? Сайн байна. За сайхан үлж гин үү шинэ оны мэндэ. Шинэ оны мэндэ. Сайхан үлж байна уу? Сайхан. Та намайг таньж би нөгөө нэг хоол хийдэг хүн байж байна. Тий. Тэгээд танад ороод хоол хийж идэх үү? Болох юм бол одоо та ч одоо та хэдүүлээ байдаг гэртээ. Манайх одоо олоолаа гэдэг юм уу? Тийм үү? Тий. Та ч одоо таягтай байгаа юм чинь. Би орж хоол хийж би ч өөрөө үзэж ирсэн юм байна. Тэгээд одоо яах вэ? Тийм үү? Ганцаар байгаа одоо тэгээд ороод явал болно. Ганцаар байгаа юм уу? Тий. За тэгвэл орж хоол хийж өгье л да. Яа тий. Орчихоо. Нохоо уутай. Нохоо уутай. Гайгүй юу? Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Сайн байна уу? Сайхан үлжиж байна уу? Сайхан үлж байна. За сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. Шинэ оны мэнд. Ажил төрлөн сайн уу? Тавлаг. Ингээл явж идэв шүү дээ. Одоо тэгэл өвлжээ дуусаад хаварж эхэлсэн дээ. Одоо ингээл цагаасаар гээл тий. Таны нэвтрүүлгийг байнга үздэг. Тийм үү. Гэрүүлээрээ тий. Фэйсбүүкээр байнга харддаг. Танаа 25-ийн танаа тооны юу мөг бол байнга л үзэж хараал тэгэл байж идэг юм байна. Одоо би нэр алдар бол савгсроо хөвгтэй гант тулгад ээжээрээ угалж явдаг би. Гант тул. Миний аавыг бол цэвгжүү гэж хүн байдгийг. Аранга аймгийн хараатай Аранга нутгийн залуу. Зөв. Тэгээд одоо би чи Аранга аймгийн Булган сумынхаа орд төгссөн хүн болохтой би чи одоо ихэр төрснөөрөө бахаргаж явдгийг. Тийм үү. Өрөөсөн хүн байгаа. Тий, аавынхаа амин ганц хүүхэд нөө. Ерөөсө хүүхд тогтохгүй байж байгаа тогтсон байгаа. Булган харихныхаа өвөрт яг төрсэн аймгийнхаа төвийн онгоо хүүхэд. Аав нь Аранга аймгийн Булган сумын хараатай хүн байдгийг. Ээж маань Эрдэнэ мандал сумын хүний ханаагаар л яаж ирсэн. Өвөө маань дээр нь цогтой кино маань тоглож илсэн бас урлагийнхан манай ер нь одмынхаа нэг талаараа зарим нь лам олооч байгаа. Гавьяатай бас нэг эдийн засаг мушууд их үедээ бол явж исэн усууч байдаг. Цогтой кино гэдэг чинь 40 хэд онд 45 онд манай өвөл тэр нэг гонон бүрээ үлдээж байгаа л нэг жижигэн намхан юу хальт гардгийг тэр л юм шиг байгаа. Би одоо өөмөөгөө мэдхгүй. Тий. Манайхан ч одоо олон ирчүүттэй. Тэгээ манай нэг хүү цэргийн албанд яваад ирсэн. Нэг нь хоёр нь одоо алга байна. Тэгээ манай бие эднээс энэ ажил төрөлтэй гараад ирсэн. Ам бүл аруул амьдэрдэг. Зөв. Тэгээ манай хүүгийн нэг хоёр хүүхэд дээр манай хоёр аач байдаг. Тэгэл манай видид ингээл яагаал гэж бид хэд бас зүгээр суухгүй гэр бүлийн бизнес бас хийдэг. Зуны цагт өвлийн цагт бас тий. Танах ч бас нэлээд халуун байна шүү. Тийм манайх одоо нэлээд халаа арай л халааг нь нэлээд халнаа. Тэгээ энэ жилийн одоо энэ 5 толгой энэ нөөцөл жоохон муу байна. Яагаад гэвэл өмнөх бас нэг хүннийг угаартлаа гэдэг манайх бол тийм байхгүй. Гэхдээ энэ нөөц одоо энэ жилийн хараа жоохон юутай манай бүтээгдэхүүн нэг иймэрхүү юм ийдгийг жаалхуу гэдэг юм. Яа зөв. Өвөлд нэг дүүнэртэй хамтраа нэг төрөөсөр юу ягаад жоохон юм хийгээл тэгэл байхгүй. Ард иргэдэн писэр захиалаад өгчтэй. Ханиадны дос. Энэ тэгээд юунд ханиаданд жээж мэ чанаад үе мөч. Одоо би өөрөө саажилттай баруун талд энэ үе мөчнийхөө досыг төрөхсөр байгаа одоо ийм болцсон. За ингээд хоол хийж өгнө гэд ороод ирсэн юм чи одоо ингээд ажилдаа орё доо. За тэгээ. Танай халуун чиж ихтэй ямар ч тайлчих. Тэг гар нүрээ нэг угаа гатах. Тэг гар нүрээ угаагаад алчин болчроо аваад үзээ.
Загаан тулгаа. За. Ямар ч гэсэн хоёулаа нэг хоол хийж иднэ. За. Тий. Тэгээ хардаа энэ би эхлээд будаа агшаачмаар будаа агшаагч байгаа юу? Бага тэр чинь. За будаа агшаагч нэг агшаана. Тэгээд маха хөшгөлнө. За. Би тэгвэл өөр чинь туслах удаад. Болох боломжтой юу? За. Зүгээр одоо. За тэгвэл чи энэ луу арилах уу? Луу төмс. Тэгээ. Би будаага агшаагах. За. За энэ дээр нь буцаагаад ингээд ажиллах чи. За тэгээ сайхан. Би энэ будаага агшаагаад. Энэ будаагч одоо манайхан ганц 2 угаагаал агшаачдаг энэ Япон солонгосчуудын цагаан өнгө штэ. Энийг нь бүр цагаан өнгөхгүй цэвэр цэхэр өнгөтэй болтол нугаад юм байлээ штэ. Зөө. Тий. Манайхан бол ганц 2 угаагаал тэгсгээл агшаачдаг штэ. 2 угаагаал тий. За би энийг асгаадах. Эрүүл шимтэй хачир ууд салаад. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. За манай гантуулах яасын баруун талын гар чинь тий. нэг жахан сааталтай юм аа. Тий, саатал. Энэ яасэ? Энэ яг хоо жоохон нэг 2 хүнтэй нэг цэргийнхэн чинь бас нэг тусгай сургууль бэлтгэлт хийдэг болохоор нэг жоохон яасан юм ерөөсө гэмтлийн дараа харуулт өгöd толгооргоо зохиулсан. Тэрнээс бол нэг жоохон иймэрхүү болчоо л байгаа. Хэзээ ингэсэн? Одоо би чинь 7-8 жил болчлаа. 17-ны 1 сард. За. Тий, тэгээд одоо ингээд нэг сууж ус чадахгүй хүний баа ингээд хүнээр тусалцаа авч иж босно. Зайлгүй. Тий, тэгээд хүүхдүүдээр нааш чашнаас яар манай хүүхдүүд ч бас зүгээр суухгүй. Манай аав өөр хөдөлмөрч хүн байсан. Хин манай аав дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар намайг эмнэлэг төвтгөр хөөрхий сайхан эмчилгээ нэ. Манай төрийн тусгай цэргингөө судал модал би хэвтдэг байхгүй. Зөв. Тэгээд эднээс маань мэдрэлийнх нь дасгийн эмч нар тэгээд намайг нэг хэвтснийх бас нөхөл гар муутай гэд хөөрхөн нөхөн сэргэх мэргэх гэл бүхэл эмчилгээг бас чадлынхаараа хэрээр хийгээл даргадгийн хөөрхий. Бас сүүлийн үед жоохон сахартай болоод сахар гэдэг чинь бас их аюултай өвчин юм биш үү? Харин тийм гэсэн. Тэгээд хараа мараа муудах танд хүнээ гудамд явж байгаа заримдаа танихгүй өнгөрөх нөгөөдөл нүг хаях тиймэрхүү юмнууд байна. Чи таньсангүй харсангүй их санаатай гэлөө. Чи намайг цөг ажиллаж исэн хамт олон байж танихгүй өнгөрчлөө гэд би нөгөөдөлөө юу яахгүй нөгөө хараа ойрхон хамуудаад шил тааруул гэсэн шилээ одоохондоо тааруулах гал чадахгүй байгаа. Тэгээ одоо сүүлийн үед энэ улс орон чиг хэцүү болоод эрүүл мэндийн ажилчдын энэ юм уу ер нь цалин өснөөс нь ахуулал хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө явж байгаа ажилчдын цалин арай бага юм шиг байна. Тэгээ нөгөө бэли нөгөө юм уу бас нэг хүнтэй харьцаж байгаа, гэвтрийн өвчтөй харьцаж байгаа, 960 хүнтэй харьцаж байгаа болохоор тэр улсуудынх нөгөө хангалт мангалт нь жоохон муул байдаг юм шиг байлээ тэр юм. Танай гэрийн хүн чинь ажилтаа байгаа юм уу? Манай гэрийн хүн ажилтаа нэг бас зүгээр суухгүй гэдэг олол болохоор ч бас заримдаа чигээгүй болчихээ тэгээд хий сууж байхаар бас нэг энэ угаар мэдрэгч энэ түлшний нэг газар ажил саяхан орсон. Тэгээд тэр чинь ажиллаа л тэгээд тий одоо ажилдаа завгүй биш тий. Завгүй. Өглөө гараал өглөө эрт гарна шүн унтчихээ дуудлага гээд ирнэ тэгээд дуудлагаар яваад өгчнө. Тэгээ ирнэ гэртээ давтахгүй манай энэ жил ирнэ.
Тэгээд зуны цагт амраад ирэхээр бидэд бас гадуур модод тарих марих гэр бүлийн бизнестэй. Аа. 5-6 залуучуудтай тэгээд мөнгө нь ханаач гээ одоо юмд орцсон. Тэгэл нэг хадуурныхаа юм авах хүүхдүүд нь бас нэг гिचээл сургууль соёл гээл тэгэл им тарай марай гээл тэгэл бас юу ихгүй манай ч одоо 3 хөгжлийн бэрхшээлтэй хүн байдуулгаар им тарайны мөнгө тийм үү? Тий. Им тарайны мөнгө гिचээстэй яваад өгчих ерөөсөө нэг жоох юм Тийм аваад лээ. 400-500 мянган төгрөг 500-600 мянган төгрөг одоо бол нэр мөнгө иш болцсон байна. Нэг жоох мах авахд л 200-300 мянган төгрөг байхгүй шүү дээ. Мах зах хүнд орсон ерөөсөө. Уг нь манай энэ 7 горчин гайгүйсэн ч одоо 20 тэл байлаа. Готын 4 27-8 хүрсэн гинөө. Одоо яг энэ гэртээ хэдүүлээ амьдарч ийн гэлээ. Энэ гэртээ аруулаа амьдэрдэг юм. Аруулаа. Аруулаа тэгэл чигцэл зайлаа да тэгэл. Ятага амьдарч байна. Бодод амьдралын юм чинь тэгээд. Хөдөлмөрийн насны хэдэн хүн байна? Хөдөлмөрийн насны одоо манайхан чи 3 байна. 3 байна. Бусдууд нь хүүхдүүд юм уу? Тий. 3 байна. Одоо би надтай бол 4 хүн. Би ч одоо бас зүгээр сохгоо бас нэг өөрийнхөө хэрээр бас нэг эмчийн заавраар баг цаг хөдлөн бас. Зүгээр суул бас нэг хөдөлжүүл амд босны гихчээр Монгол хүний амны билгээ ажлын билэг гихчээр бас. Юу ямар мэрэгжлийн хүн байсан аавч? Манай ой талтай хүн байсан. Хязээд энэ нутгаасаа нааш гарсан. Би одоо 93 онд л гарсан. Тэгэл 90 очоо аавыг байхад аавтайгаа хоёлаа ээж маань баг багт өнгөрчихсөн. Тий, ээж маань намайг нэг 12 настай байхад харуулт өгөөд харуулт чинь тэгээд юу амарх юм бэлээ. Чи юу ямар мэрэгжлийн хүн бэ? Би өөр цэргийн мэрэгжлийнхөө цэргийн явган цэргийн байлдааны тусгай мэрэгжилтэй. Байлдааны БМП-гээр анх төгссөн явган цэргийн байлдааны БМП танкийн явган юуны жолоочор механик жолоочор төгссөн. За. Тэгээд цэргийн мэрэгжилтэй би ч одоо ламжмын лазер ингээд хурандаа байгаа. Тэр үуч одоо нэг ахын махад л байсан бах. Одоо тэтгэвртэй гарсан бахоо өрхий би тэр хүнд бас баярлж явдгийг. Тэгээд бас миний бас юу ч мэдэхгүй чи одоо аавтайгаа хоёлаа байсан юм бол одоо би цэргийн байгууллагад ороо чамд бас ирээдүйдээ бас тэтгэврт гаргах чи хэрэгтэй гэдэг 17-8-тай юу ч мэдэхгүй залуу явж байхад бас надад сургаад манай хүн болохоор бас энэ дорнтын цагаан овоогийнх гаралтай. Гэхдээ энэ чирээд манай ээж аав хоёр нь багт нь өнгөрөөд тэгээд танай гэрийн хүн? Тий, манай гэрийн хүн. Тэгээд манай хүний ээж аавынх нь төрсөн дүүн манай хүнийг дүүтэй нь хоёлын өсгсөн. Тэгээд бас яг ах дүүс болсоо тэгэл би ингээд тусдаа дэмтэй явж явах болно гээл би ч одоо тэгэл хамаагүй гэдгийг ш тэрөөсөө. Гантулгаа. Энэ танай энэ 7 буудлын ши нэлээд дахин төлөвлөлт явж байгаа шүү дээ. Танай энэ хав манай энэ хавьд одоо нэг огон сонгол үеэр манай энэ сонгуулийн маргаашнаас эхлээл газар торногс одоо алга манай энэ хавийн хүлээлт ихтэл байгаад байгаа. Манай энэ саадлын 14 бол тэр чигээр орсон барилга нь одоо 2 давхар дугаар орсон яваад харагдаад байлээ ерөөсөө. Тэгээд орно л гэсэн юутай манай энэгээр чи ерөөсөө дахин төлөвлөлтөнд орно гэл дөрөв мөргөөс хайцсан сурагтай байсан. Тэгээд яг орох юм уу орохгүй юу зарим нь 30 он гээл зарим нь юу гээл ах ерөөсөө тэрийг сайн мэдэхгүй байна одоо. Тэгээд ард иргэдвэл манай энэ 1-8 дугаар удамжийнх нь хизээ орох юм бол дахин төлөвлөлтөнд орчих юмсан гэсэн улсууд асар их байгаа. Тэгээд одоо танах юу яг эндээ ирж сууршаад хэдэн жил болж байна? Манайх энэ сууршаад одоо манай хадам энэ юунд 89 онд ирсэн. За анх 89 онд сууршаал. Би болохоор битээч одоо хөдөө гадуур авгуутай чинь энэ тэнэгөр бас цэргийн усод болохоор энэ тэнэгөр хөдөө гадаа ажиллаж ярьж явсаар байгаад битээч 2012 онд л ирсэн юм байна дөө. Тэрнээс хойш л одоо амьдрал явж байна. Оных бас нэг олон жил болоогүй 10 хэдэн жил болж байгаа юм шүү дээ. Өмнө байсан. Тэгээд 90 очоод л байсан дөө. Нөгөө цэргийн байгууллагаар ажиллаж исэн болохоор чи битээч одоо тэгээд юу чинь одоо бараг 20-30 жил амьдарч байгаа юм уу энэ ч одоо. Одоо энэ хашаага хөвчлээд
нэр дээр овчлоод авцсан байгаа үст те. Зарим энэ ааваг уугийн шинжилгээ нэг өргөдөл өгсөн. Тэгээд жоох юм дутуу байгаа. Одоо ялцуулж тэхгүй бол одоо дахин төлөвлөлтөнд орох юм бол тэгээд хэцүү юм болно шүү нэг дээ. хөөцөлтөө тий газрын албаны даргыг мэрэгчлэн байхаас ахвал хөөцөлцөе. Тэгээд төрийн албач одоо тэгээд нэг жоохон тиймэрхүү л болсон. Мань битэн очихоор жоохон за одоо тгий ингээ хичээлээ. Яг үн суртал байна уу? Байгаа. Манай юу чинь ардсан нам манай энэ дөрөг чинь ганцаараа гарсан дүүрэг дээр. Тэгээд би ч одоо тэр нам бол надад хамаарахгүй ерөөсөө. Тийм ээ тий. Намчрах надаа ямар ч их асуудал байхгүй. Ард иргэдийн төлөө ард иргэдийн миний амьдрал дээшээ гарч явал одоо бүх миний одоо нам мал дагвал ам тосно гэдэг шиг нам дагсан хүмүүс одоо тийм болсод байгаа. Гэхдээ тийм болсод бол байгаа. Би тийм нам бол надаа бол ер нь яахгүй зүгээр ард иргэдийн төлөө хийдэг шударга ажилдаг болсод бол бас байлаа. За хоёлаа гал дээр яач халуун байгаа юм чинь тийм ээ. За. Чи зүгээр сууж надад зүгээр зааж өгчүүл би ялзуулчих тий. Эрүүл шимтэй хажир ууд салаад. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Эрүүл шимтэй хажир ууд салаад. Энэ чиний хайгуу гэрээс хайгуу тий. Одоо банд нар чи ирэх учраас нь жоохон ахиугаа ол хийгээд байна л да би. За. Тий. Манай хүүхдүүд зүгээр суухгүй бас өөрх юм. Энэ одоо миний бодлоор бас нэг ганц хоёр нэг юм байдаг юм аа. Урлагт олон жил зүтгэгдсэн бас насаараа шихүү яатсан улсууд ахмад настангуудаа нэг төрийн шагналуудын зайлвал нэг л өдөр дээш явахаас хойш эртгэн шиг өгчиж болдгүй юм болов уу. Зарим нь аваагүй гэдэг юм билээ шүү дээ. Сайн жүжигчд асар их байдаг. Тэгэл эднүсийг бас нийгмийн талаар бас эднүсийг бас өгчүүл зүгээр ч юм болов уу гэж боддгийг. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. 4 банд 5 бандтай гэсэн үү? Тий 5 бандтай. Охин байгаа юу? Охин байхгүй. Тэгээд нэг биртэй ачтай. Аач охинтой амиой. За тий ч хамаг юм яачдаг. Ач охин цэцэрлэгтэй албанда. Тий албанда. Нэг ач хүүтэй. Тэгэл яг За хамгийн том чинь хэдтэй залуу байна? Манай хамгийн том одоо 26 хүрч байна да одоо. Дараачих нь одоо 24-тэй залуу байна. Тэгээд манай 3 урны насны. Тэгээд доотлог дээр нэг 2 бондгор юм багаас. Ангийнх нь их хэрэглэе. Одоо байхгүй гадуурлгүй жоон бай тийм ээ. Гадуур нэг жоохон юм хөөцөлтөө л явж хичээл сургууль гээл. Зуны цагт бол манай хүүхдүүд ер нь завгүй болчдөг. Ээж автагаа хамжаад манай хүний ажил зогсчоор ингээд хамжаа явчихдаг. Тийм байгаа даа. Том банд чи одоо гэр бүлтэйгээ бас энд хамт амьдэрдэг юм. Тий, хамт амьдэрдэг. Тэгээ манай том хүү яаж чадахгүй. Тэгээ одоо нэг тусад нь гаргая гэж бодоод гаргаж чадахгүй. Тэгээ хөөх юм. Хамт амьдрал тэгээл тэгээд одоо стаж их нэг өөрийнхөө гэрийг барьж өөрхнийхөө осрыг татна гэдгийг нь одоо хизээ. Тэгээ энэ жил юу яах гаалгаа бидэд одоо мөнгө шолччээ. Ерөөсө нодлон урс юмны хэд дахин нугдурцсан ерөөсө нэг гэр авъягаа цуглуулаад арай л яахгүй. Тэгээл чиний одоо групп миний групп хэр юм ах уу? Одоо би ч одоо нэг төрд ажиллаж байсан нийгмийн даатгалаар итгэвртэй гарчих байсан. Тэгээ одоо нэг жил дутуу байсан гарч чадаагүй. Одоо тэгээ миний групп нэг 572 байж байгаа. Сайн нэг 80,000 төгрөг нэмэгдээд нэг
600 гарч байгаа. Одоо энэ он гараад тэтгэвэр групп энэ төр нэмэгдэж байгаа үстэй. Тий, яг хоо нийгэм даатгалынх бол болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтийн эхийг бол нэг 20%-аар нэмсэн л гэж байгаа. Тий. Тэрэн чиг юм дагаа нэмэгдэхэр чи нэмэр алга ба шүү. Төр засаг маань одоо харж үздэг бол одоо энэ хүнс худалдаа ахуй хэрэглээнийхээ барааны үнийг бариад өгвөл арай л гайг болох байх. Дагаал нөгөө юм нэмэгдэхэр чи ялгааг болчих шүү. Одоо группнээс гадна чиний хувьд одоо нөгөө нэг нам засгаас төр засгаас хороо хорноос одоо нөгөө юм нэг халамж гэж нэг юм тийм юм хамрагдахгүй гэж яриад байгаа болохоос яг яс юм дээр тийм их төр засгаас өгөөд байх зүудтэй мөнгө алга нэр. Хэдэн өгдөг архинаас бусдын аав гээд. Хүнс толом тий. Тэр мөрнөөс сая гасцал байсан сая би хөдөлтөж яваад өчигдөр тэрийг хөдөлтөж явсан. Оруулж өгнө л гэсэн одоо тэгээ нэг нөгөө амбул ишүүж байгаа манай том хүүгийн хүн хөдөө байсан. Тэгээ тэрийг авчирсан чи тэрийг нэмэгжиж яана гэд дөрвшин тогтоох юу хийж нөгөө амжирга дөрвшин тогтоох судалгаанд хамрагдана гэд энэ 7 өнөخت очноо л гэсэн нэг айл хараал байж. Бас тийм байх уу? Тий, тэр чинь бас тийм амар юу байхгүй. Ирэхээр баахан шалгуур тавина. Шалгуурт нь бас байхгүй болсоо чи яахад одоо тэгээ байгаа юм үзүүлэлс үжихээс. Ами ямар хүний өмнөөс амьдарч байгаа шөөр өөрийнхөө төлөө тийш үнэн шүү дээ. Амьдралаа болгоол тэгэл яах вэ? Явж ил байна. Сайхан найз нөхдөд зөндөөл байсан. Хүн ир хүн гэдэг чинь тэгээд сайхан найзууд бол бас ядарсан чиг тусуулдгийг муухан найзнууд бол зүгээр ингээ харчаал ярваагаа явдаг найз нар ч байна гэсэн. Ер нь тэгээд танихгүй ч юм шиг явдаг. Энэ банд нэрээга чи ер нь ямар ажил мэргэжилтэй ямар хүн болгоё гэж бодож. Тий, манай хүмүүс зарим цэргийн хүн болгоно гэл манай баг бол тогооч болно гэж сонирхолтой. Тэгээ өөрөө тогоочор сураад тэгэл болно. Манай багын юу нь бол механик болж байгаа цэргийн байгууллагад орно гэл багын дээдлэх тэгдгийг. Бас манай хүн чи өөрөө тогооч хийдгийг. Тэгээд 9 эрдэнд олон жил ажилласан. Одоо сүүлийн үед бас нөгөө тогоо могоогоо дэлхээ байхгүй, сав суулга байхгүй, гар нь ингээ алдчихдаг. Багтаархны хөл гэдэг юм яаж байгаа хөөцөлж байгаа нэг 10 жилийн өмнө уг нь орох гэсэн. Оруулахгүй мөө төрөлхийх гээд. Тэгээд бас эрүүл мэндийн шалтгаантай. Шалтгаантай тий. Бид гурав ингээд нэг хүү бид гурав ингээ хөгжлийн бэрхшээлтэй байдгийг. Таяггүй явж болохгүй байна уу? Таяггүй байхгүй годунд ерөөсө өнкрөөд явчихна ерөөсө. Суугаал босгоогоор ерөөсө ингээд энэ мэдрэлийн судснууд бүгд дарагдчихсан ерөөсө. Тэгээд нэг үе одоо яг би тэрэгэн цартай байсан бүр. Тэрийг одоо бас гайгүй бас нэг Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. За та нар энэ банд нартай залуучуудтай тэгээд та нар голцоо ямар хоол хийж идэж байна? Манай цөөн л гэж байна уу залуучууд? Цөөн чигэд нь шилтэ олон. Манай бага хоёр бол шилтэ олонд бол ногсгөө өөртөө тэгээд нэгэн тоогоочор сурж байгаа болохоор сайхан юугаа хийгээд идчихин. Ээж авыг одоо хөргөхгүй шүү дээ манай хөгдөч чи өөртөө л тэгэл болгоол. За гантуулга энэ хардаа манай Багрогийн бүтээгдэхүүнүүд би авчихсан. Одоо Багрогоо мэдгүй Монголын хөршөнд орсон Монголын үйлдвэрлэлээ дэмжих бас Монголын тэгээ саяхнаас хардаа энэ махны соус гэж гарсан. За. Тий махны одоо ингээд цагаан сар болж байна. Цагаан ногоон сар. Тий цагаан ногоон сар болж байна. Одоо тэгээ махтагаа бууцтагаа энэ бууцных гэж чи одоо том жижиг савд. Энэ жижиг гин энэ. Тэгээ одоо энэнийг цагаан сараараа бүгдээрээ одоо ингээд хэрэглэх. Тэгээ одоо энэ дээр энэ хүрэн манжин гэх гэж гоё юм байна. Энэ чи би хэрэглэдэг нөгөө өөрөөс нойр улчирхай юутай болохоор энэ хүрэн манжин жуус мөс уу гэл яадаг Багрогийнхаа бүтээгдэхүүн байцааны гэж байгаа. Энэ личо, энэ хүрэн манжин юу гээд луунгих гэдэг байна. Ингээд ийм олон төрөл. Тэгээ одоо энэ манай Багро компани чинь Монголынхаа хөршин тарж ургуулдаг, Монголынхаа үйлдвэрлэлийн хорон ганц үйлдвэр. Одоо ингээ хоёулаа хоолоо энэ байцааны салаатайгаа хойлж идэ. Тийм ээ. Майн сэрээ би чамд хийж өгье. За. Одоо энэ манай Багрочин 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд энэ ерөөсөө 92 градусын
тэнд боловсруулд юм байна. 100 градусаас дээшээ болчих юм бол энэ тэжээллэг чанараа, витаминлэг чанараа алдчихдаг юм байна. Зөв. Тий. Тэгээ одоо Багрогийнхоо бүтээгдэхүүнийг хэрэглээд хоёулаа. Тэгэд одоо энэ үлдсэн Багрогийнхоо бүх энэ салаатууд танаад үлдээж байгаа юм шүү. За баярлалаа. Танаа гэрийн хүндээ миний мэндийг хүргээд энэгээр одоо та бүхэн Тэгээ. банд нартайгаа хоолоо. За тэгээ. Тийм ээ. Тэгээ Монголын ард түмэнд одоо энэ гоё үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ Багратагаа цагаан сараа гаргаараа гэж ирээ дөө. Тий. Харин тий. Тий. Энэ би даалгаа энэ гоё Улаанбанжингийнхыг бас гоё яадаг. За Тэгээд иддэг бас юу яадаг бас. За ингээ сайхан хооллоо. За баярлалаа сайхан хоол хийж өгсөн. Бас санаанд нөгөө явж байгаад очирсан бас баярлалаа тань. Эрүүл шимтэй хачир ууд салаад. За хоол ямар байгаа? Сайхан хоол амттай хоол идлээ. Сайхан байна. Бас танд бас сайхан хоол хийж өгсөнд баярлалаа. За зүгээр. Анх удаа энэ нэвтрүүлэг PC-ээр хараад мөрөөдөж илээсэн тэгсэн. Санаанд явж өнөөдөр уучраад гоё гэрт орж ирээд ийм сайхан хоол өгсөн танд баярлалаа. За зүгээр. Гамталгаа энэ нэг манай хамтран ажиллагч байгууллагаас Момпа гэдэг ийм компани байдیں۔ За. Эднийхээ оруулж ирдэг. За би чамд үзүүлээ энэ. За. Энэ яад юм бэ гэхлээр одоо омега 3 гэж юм бүтээгдэхүүн. Тий омега 3 тархины нэг тийм. Одоо тархины цусан хангамжийг сайжруулдаг, зүрхний шигдээснээс урдчлан сэргийлдэг. Тий. Одоо ингээд уудгийг надад гэж. Зөв. Тий хэрэгэлдэг юм. Манай эмчнэр алтан гарч манай дүүргийн эмчнэр ч надад ийм гой юмнууд бичиж өгөн дэрээ начиж яваа эмчнэрийнхээ хяналтанд. Чи тэгвэл одоо надаар хэлүүлтгүү итгэл юм байна шүү дээ. За энэс нэг нь за би чамд нэг нэг. Тэгээд энэ эмний чинь гүчинтэл би ч одоо явж байгаа шүү дээ. Дээрээсээ тэгээд тархи толгой сэргээгээд мартам хоолдог хүн чинь ер нь би мартам хоолдоод дээрээсээ байдаг. Сэнийг уугаад сайхан сэргээд идэг юм аа. Тийм шүү дээ. Одоо хамгийн гол нь нөгөө нэг цус шингэлэх юм үйлчлэл гэдэг шүү дээ, тийм ээ. Тэнийг чи мэдэн шүү дээ. Тэгээ ийм сайхан юу яаж яагаад. За тэгээд энэ оцсон айлдаа энэ манай Момпагийн фарм өгөөрэй гэсэн юм аа. Энийг тэгээд одоо чи бас ингээ бас жоохон асуудалтай байгаа хүн чамд өстой жоохон хэрэгтэй юм бүтээгдэхүүн шүү. За баярлалаа. Тий. Өргөн барьж байна. Танд болон энэ сайхан имийг өгсөн хамт олонд маш их баярлалаа. Бас хэрэгтэй хүнд ингээд сайхан хоол хийж өгөө, сайхан юм тархи толгой сэргээдэг ийм сайхан юм хийж өгж байгаад баярлалаа танд. За тэгээд омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. өнөөдөр ингэж явж байгаа танаа гэрт За орж ирлээ. Гэртээ оруулсан баярлалаа. Тий. Тэгээд одоо танаа гэрийн жаврыг хүргээгээд шинэ оны мэндийг хүргээд Монгол ардын нэгэн дуугаар би Амуу хорын нэгэн аяд оны их шиг өрье. За баярлалаа.
ийм гоё аман хураар ийм гоё тоглолт үзүүлээд бас гэрийн жавар үргээгээд бас энэ айл өргөчийн энэ хөгжим гэдэг чинь бас агуу зүйл бас нэг айл гэрийн жавар үргээж их жилд мороо тоглож хүргээж их хэвээр юм байлаа. Энэ жилийн жаврыг та болон танаа хамт олон орж ирж ингээд сайхан ая гэрийн сайхан жаврыг үрээ сайхан ая тоглож игсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд гэрээхэндээ миний мэндийг хүргээрээ. Ингээд баярлалаа. Ингээ гэртээ оруулсан. За талархаж байгаа юм хэлээ. Би одоо ингээд явъя да. За танаа хамт олонд сайхан ийм нэвтрүүлэг хийгэж Монголын ард түмэнд ийм сайхан хоолоор дайлж ийм сайхан бүтээгдэхүүн бэлгэлж байгаад бас их баярлалаа. Тэгээд цаашдынхан ажилд 2006 онд танд болон танаа хамт олон тэргүүний телевиз байх болтугай гэд өрөөлийг дэвшүүлье. Тэр өрөөл бат оршиг болтугай. Маш их баярлалаа. Тий ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд сайхан хоолоор дайлж бас сайхан юм юу гэсэн маш их баярлалаа. Санаанд явж байгаад очирсан танаа хамт олон маш их баярлалаа. Ийм цаашдаа ийм гоё нэвтрүүлэг ард түмэнд өшөө хийгээрэй гэж хэлье да. За өрөөл бат оршиг. За баярлалаа. За.